Өвлийн их наадмыг бас Монголдо анхаарчлахад ерөнхийлөгч хөвөлдөр зохион байгууллаа. За үлзий цомын хувьд яг энэ жилийн хувьд зохион байгуулагдж байгаа өвлийн их наадамд ямар төвөрөгтэй оролцож байна? Одоо сумын засаг даргын хувьд одоо тимээс хүрэх хэр байна? Ямар амжилт гавьяатай онцлог зүйлтэй байна вэ? Энэ жил хэдэн тимээ тоглолоо? За энэ жил Монгол Улсын ерөнхийлөгч хөвөлдөр анх удаага Дундгой аймагт нь улсын 5 дугаар зөвлөгөө тэмээний их баяр наадам зохион байгуулагдаж байна. Тэгээд энэхүү арга хэмжээнд бол Дундгой аймгийн бүхий л сумдууд ерөөдөө бүхий л малчид хөдөлмөрчид тэмээчд маань маш идэх зүтгэлтэй сайхан зохион байгуулалттай ингээд сайхан баяр наадам болж байна. За үлзий цомын хувьд бол Дундгой аймагта тэмээнд доогороо тэргүүлдэг. Энэ жил өнөө жил 19300 тэмээ тоолуулсан ийм сайхан манай малч төлөвлөмжтэй амжилт гаргасан ийм сайхан жил ингээ гараад явж байгаа. Тэгээд мөн удахгүй бас бид өхөн 2 түмэн тэмээ тоолуулах ийм зорилт төвчүүлсэн тэмээчдтэйгээ нийлээд ингээд хамтраад бодлогын зүгээс сумын удирдлагын төвшөнд бас дэмжиж ингээд бодлогоор ажиллаж байгаа. За энэхүү баяр наадам арга хэмжээнд бол үлзий цом за 100 гаруй тэмээчдтэйгээ за 80 гаруй тэмээгээ одоо үлзий цомоос аваад үргэлжлээд ирсэн аймгийн төвдөр ингээд оролцоод явж байгаа. Тэгээд өнөөдөр бас баяр наадам маань үргэлжилж байна. За арга хэмжээ төрөл тус бүр дээр бол ирэхэд үлзий цомын тэмээчд оршилтууд ингээд явж байгаа. Тэгээд магадгүй одоо орой зарим төрлүүдийн дүнг гарахаар бас манай амжилтууд бас тодорхой болох зарим замгүй амжилт үзүүлэх байх гэсэн итгэл найдлага бас сумын садаргын зүгээс бол найдлага тавьчихсан ингээд хүлээгээд байж байна. Тэмээний ашиг шим үр шимийг нь одоо дэлгэрүүлэхийн тулд сумаасууд яг ямар ажлууд хийж байна? Тэмээчдээ дэмжих тал дээр бас тодорхой юм. Тэгээ өнгөрсөн жил манайх бас мөн яг үлзий цомынхаа тэмээчдийн зөвлөгөөн, тэмээчдийн баяраа зохион байгуулсан. За мөн 1975 онд үлзий цом бас тэмээ тоог өсгсөн, тэмээ тоогоороо улсдаа тэргүүлсэн гэдэг бас мөнгөн буулаар шагнагдж байсан. За өнөө жил 50 жилийн дараа бол энэ амжилтыг бас дахин давтагдаад бид бүхэн бас мөнгөн буулаа бас ахиулаад ингээд өнгийн өөрчлөлтийн зорилтуудыг тавиад ингээд явж байгаа. За өнгөрсөн жилийн тэмээний зөвлөгөөн дээр бол тэмээчдтэйгээ бас зөвлөгөөн зохион байгуулаад тэмээчдийнхээ бас санал хүсэлтүүдийг зохион байгуулаад за жил болгон энэ тэмээчдийн энэ алдар гавьяаг бас алдаршуулж байх мөн энэ унлага эдлэгээ энэ ахуй хэрэглээнд энэ тэмээний хэрэглээг нэмэгдүүлэх энэ тал дээр нь бол сумаас бол альва арга хэмжээ зүйлүүдийг бол зохион байгуулах үүн дээр тэмээчд бол маш их төвтэй дэмжиж ажиллаж байгаа. За бас мөн сүүлийн жилүүдэд нөгөө нэг тэмээтэй холбоотой энэ баяр наадмын асуудлууд явагдаж байгаагүй учраас сүүлийн үед айгүй идэвхтэй болоод тэмээчд маань тэмээгээ унлага эдлэгэнд хэрэглэх тийм ээ арчмын нэмэгдүүлэх энэ тал дээр бол нэлээд хөдөлмөрлөд ингэж явж байгаа. Аялал жуулчлалын одоо чиглэлээр үлзий цом одоо өөр нэгэн онцлог байна. Бас хөгжүүлэхэд баримталж байгаа бодлого, зорилго одоо төсөв одоо төлөвлөгөөнүүд ирэн бий юу? Төсөв төлөвлөгөөнүүд байгаа. Үлзий цом үндсэндээ хөдөө аж ахуй аялал жуулчлал дээр бол яг эдийн засаг бол ерөнхийдөө 70-80% нь ерөнхийдөө тогтоод ингэж явдаг. За хөдөө аж ахуй аялал жуулчлалыг бол хослуулъя гэсэн зорилтуудыг бол тавиад явж байгаа. За үлзий цомн дээр байгалийн үзэсгэлэнт газрууд бас хэд бий. За үүн дээр мөн түүхийн дурсгалт газрууд бас байгаа. Дэл уул хадны сүг зураг авахулаа цагаан сурга байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглээд цагаан сургын аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг бол одоо аялал жуулчлалын яамаар бол батлуулаад ингэж явж байгаа. Энэ аялал жуулчлалын төлөвлөгөөг батлуулаад за мөн дэлхийн хадны сүг зургийг энэ соёлын бит ус соёлын өвүүдийг хэрхэн хайлаж хамгаалах тал дээр бол олон менежментийн төлөвлөгөөнд гараад түрүүчээс одоо аялал жуулчлалын яам дээр батлагдаад ингэж явж байгаа. Үүн дээрээ нэмээд энэ хөдөө аж ахуйн салбарыг хослуулах ялангуяа энэ үлзий цом тэмээгээр алдартай хоёр бүхт тэмээгээр ингэж тэргүүлж ингэж явдгийн хувьд бол тэмээн энэ аялал жуулчлалыг нэмэгдүүлэх за малчин кемпийг байгуулах тэмээг тэр аялал жуулчлалтай холбож тэр цагаан сургууль дээр тэмээний кемп байгуулах энэ ажлуудыг бол төлөвлөөд тэмээчдтэйгээ ингээд хамтраад бас ажиллаад явж байгаа. Мөн энэ жил Өмнөгов аймаг дээр үйл ажиллагаа явуулдаг энэ тэмээний фермтэй бид бүхэн бас холбогдоод тэмээчтэй аваад ингэний фермтэй танилцсан. За ингэний фермийн захирал энэ удирдлагуудтай нь бас холбогдоод үлзий цом ингэний ферм рүү сүүн нийлүүлдэг болёо. Эхний хэдэн жилдээ сүүн нийлүүлээд ар дээр нь бид нар өөрсдөө тэр ингэний сүг боловсруулдаг, ингэний сүүн бүтээгдэхүүнүүдийг хийдэг ийм зорилтыг бол дэвшүүлээд ингээд ажиллаад явж байгаа. Энэ жил бол ингэний ферм байгуулах
тухайн газраа бол бид хүн сонгоцсон тийш ингээд тогтдох ажлууд нь төсөөд ингээд суучсан. Ийм зорилттой бол одоо явж байгаа. Иргэжлийн үдэд ихэд яг тэмээг дагсан өвлийн аялал жуулчлалын хэрэг хөгжөхөөр одоо харагдаж байна. Энэ тал дээр бас нэг бодлогын ч юм уу судалгааны одоо тоо баримт статистикууд ирэн гарсан уу? Үүнийгээд бас нөгөө яг тулгамдж байгаа бас ямар асуудал байна. Тэгээд энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа ер нь хэр ямар тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тийм ер нь тэмээний тал дээр гэсэн үг үстэй тийм ээ. За. Ер нь бол яг уу сүүлийн нэг 4-5 жил за сүүлийн нэг 7-8 жилийн хугацаанд бол энэ үлзий цэмийг зорж байгаа гадны аялал жуулчлалын тоо бол жил тутам тогтмол нэмэгдээд явж байгаа. Цагаан сургуулийн төвшиглсэн аялал жуулчлал бол жил болгон ер нь нэмэгдээд явж байгаа. Зөвхөн гадны гэлтгүй дотоодын аялал жуулчлал байна. Азийн зүүн өмнөд Азийн улсын жуулчд ихээр ирдэг байсан бол одоо Европоос айгүй ирдэг ингээд зориод ирдэг ингээд болчихсон байж байна. Үүнийг бас тематик ингээд холбоод явж байгаа. Тулгамдж байгаа асуудлууд гэх юм бол одоо нөгөө энэ темэний баяр арга хэмжээнүүд дээр ингээд тематик ингээд оролцдог. Тэмээгээ эдэлж хэрэгэлдэг энэ байдал жоохон буурсан сүүлийн жилүүдэд. Энэ байдал бол одоо бас тэмээчдийн буруу биш алга байна. Яг одоо энэ залуу тэмээчид яг тэмээг ингээд зориод тэмээг өсгөж үржүүлээ гэдэг ингээд зорж байгаа залуу тэмээчид ер нь тэмээчд гэдэг нь залуу малчид айгүй хавардцсан. За одоо дандаа нас дээр гарсан эдэр насаа ингээд зориулаад ингээд өнгөрцсөн ийм хүмүүс одоо яг хөлтө мал дээр байгаад байдаг. Тэгээд тэр хүмүүс маань энэ тэмээг эдэлж хэрэглэх нөгөө ингээ саах ботгоо уух энэ ажил асуудлууд маань чаддаггүй амжиддаггүй ийм тулгамдж байгаа асуудлууд бол маш их байгаа. Гэхдээ залуу малчдыг бол маш их дэмжиж гэж үл ингээ бододдаг. Гэхдээ бас нөгөө хувийн эрх чөлөө хувийн сонголтонд одоо бид нар төрөөс нөлөөлөд байх ингээд ажиллах бас боломж төдийлөн байдаггүй. Тийм учраас ер нь аль болох залуу малчдыг л бэлтгэх асуудал бол маш их тулгамдж байгаа.